За сайн байцгаана уу? Миний подкастын дугаар эхлэх гэж байна. Тэгээд энэ дугаараар болохоор маш сонирхолтой, амьдралд хэрэгтэй байхаар юм дугаар бэлдлээ. Юуны учраа гэх юм бол бид нар бол дасгал хөдөлгөөн гэдэг сэдвэр бол ярина. Эрүүл амьдралын хэм маяг гэж ойлгож болно тий. Юунаас болж энэ сэдвийг сонгож авсан бэ гэх юм бол бид нар маш онцлогтой амьдралын хэм маягтай арт түмэн. Тэгээд би цагаан сарын үеэр бол их сайн бодсон. Тэгээд бид нар айгүй их юм тренд дагд юм байна. Айгүй их маркетингийн юмнуудад өртөжт юм байна. Тэгэхээр одоо зочноо Эрдэнэ ахыг сонгож авсан байгаа. Тэгээд Эрдэнэ ахтай болохоор өнөөдөр юу ярих вэ гэхээр мэдээж асар их туршлага дээр нь үндэслээд Монгол хүний амьдралын хэм маягт бие физиологи, хоол ундан дээр яавал бид нар илүү үр дүн үзүүлж одоо өөхөө багасгаж булчингаа илүү эрүүл чирэг болж байгаа вэ гэдэг талаар ярилцахаар Эрдэнэ ахыг урьж авчирсан байна. Сайн байна уу та? Сайн байна уу. За намайг энд орж харилцуулж байгаад баярлалаа. Тэгээд ерхий сэдвээ ойлголоо. Тэгээд хоорондоо ярилцъя да. Тий. Таныг болохоор урьхтаа болохоор бид хоёр нэг жимд явдаг. Тэгээд тэнд бол маш олон мэрэгжлийн тамирчид, маш олон мундаг хүмүүс байгаа. Тэгээд Эрдэнэ ахт болохоор өөрийн гисэн урт хугацааны олон жилийн хугацааны нэг юм кунфу байгаа. Тий, нууцуд. Тий, кунфунууд байгаа. Тэгээд би бас баггүй олон жил бэлтгэл хийсэн. Тий, спортын гимнастик, цирк, тэгэл одоо жим маш олон бэлтгэлүүдийг хийж үзчихсэн. Тэгээд тэрний хажуугаар бол судалгаанууд айгүй хийжсэн. Тэгээд одоо л ер нь нэг өөрийнх нь биеийн өөрийнх нь аргыг олоод байгаа юм шиг санагдаж байгаа байхгүй. Тэгээд айгүй энгийн бөгөөд нэг юмн дээр байсан минийх. Тэгээд тэрийг олж авснаар болохоор одоо жин нэг 10 кг асах нэмэх ингээд формонд орох морхол айгүй амархан болж ирж байна. Өөрийгөө ойлгох гэдэг юм тэрэлдэ тий. Тэгээд таны хувьд болохоор надаас олон одоо туршлагатай учраас олон аргууд байгаа болоо. Тэр талаар үзэгчтэй ярилцъя гэж бодоод татсан маа. За тийм. Ер нь бол нэг айхтар том юм хүмүүс фитнес гэж ойлгохлоор их томоор ойлгоод байдаг л да. Үндсэн фитнес маань болохоор хоёрхан тунтай гэж миний ойлгоц байдаг байхгүй. Нэгдүгээр эрүүл мэнд, хоёрдугаар гоо сайхан. Тэг ямар хөдөлгөөн хийх, ямар дасгал хийх, юу идэж уух бүх юм маань эхнийхээ би түрүү хэлсэн тий эрүүл мэнд гэдэг багцтай орох ёстой. Энэ миний эрүүл мэндэд сайн байна уу? Муу байна уу? Тэр мэдээж гоо сайханд сайн байгаад эрүүл мэндэд муу бол тэрийг хэрэглэхгүй гэсэн. Энэ дасгал маань миний гоо сайханд илүү сайнаар нөлөөлнө. Гэхдээ эрүүл мэндэд хортой байж магадгүй гэсэн дасгалыг бол бас шууд хайна гэсэн. Тэгэхээр ерөөсөө л бодох юм маань эрүүл мэнд гоо сайхан гэсэн хоёр утгаараа Хоёр цензур. Тий. Тэрийг барьж явах ёстой. Гэхдээ хамгийн дээд хэмжээ нь болохоор эрүүл мэнд байх ёстой. Дараа нь гоо сайхан. Энэ маань миний эрүүл мэндэд хор нөлөөтэй биш. Илүү харин эсрэгээр тэр маань надад илүү сайн гэж бодож байгаа зүйл нь миний гоо сайхан сайн болов тэрийг хэрэглэнэ гэсэн үг. Миний хэрэглэж байгаа юм за одоо хүмүүс ярьдаг тариа байна тийм үү? Ууж идэх саплиментууд байна. Хоол хүнс байна. Тэд нар маань эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх бөгөөд гоо сайханд эргээр нөлөөлвөл тэрийг хэрэглэж болно гэж үзэж байна. Гэж ойлгож байгаа. Тэгэхээр бас адилхан яг тэрнтэй адилхан дасгал хөдөлгөөн зарчим байх юм шүү дээ. Тий. Түүнээс ихэнх хүмүүсийн ойлгоцоор болохоор за бизнест яваад очдөг том булчинтай хүмүүс байдаг. Тэдний идж байгаа. Энэ ийм идэж шít, ийм ууж шít, энийг уучи гэж ойлгож болохгүй. Тэр маань мэргэжлийн спортоос ондоо гэсэн үг. Мэргэжлийн спорт одоо пауэрлифтинг ч юм уу тийм ээ бодибилдингийн спортуудаас өөр. Фитнес бид нар эрүүл чирэг гоо сайхан бие бэлтэртэй болъё гэж байгаа бол тэр сая 200 зүрийг хангаж байнгын тэргээ бодож явах хэрэгтэй. Мэдээж айгүй том агуулга. Тэгээд бүх юм хоорондоо уялдаатай учраас нэлээд комплекс гэдэг шүү дээ. Тийм байх. Хоёлаа гоё тип өгье л да хүмүүст. За тийм. За олон жилийн туршлагаасаа айгүй энгийн энийг л хийчих гэдэг тип байдаг шүү дээ. Тэр бол маргаангүй одоо хамгийн бэст нь. Тийм тип өгвөл одоо бэлтгэлээс эхлэе тий. За та 3 дасгал бүгдээрээ ер нь бол дасгалыг мэднэ шүү дээ. Тэгэхээр 3 дасгал энэ 3-ыг л гэх юм бол хамгийн шилдэг гэсэн 3 дасгалыг. Би эмэгтэй хүнд болохоор 2 дасгалыг байнга
хийж яхад тэр эмэгтэй хүний бие төгс болно гэж боддог. Тэр маань болохоор юу гэхээр бид нарын ярьждаг deadlift гэж ярьдаг үндсэн таталт. Хоёр дахь нь сумас болт. Сумас бол. Тийм. Ингээл болоо. Энэ хоёр байж хат бол эмэгтэй хүн тэгэл кардио хийгээд хоолных дэглэмийг барай явж ивэл эмэгтэй хүний бие төгс болох ёстой. Тэр эрүүл мэнд гоо сайхан цаашдаа урт удаан амьдрах одоо эмэгтэйчүүд талдаа ч юм уу бүх талдаа энэ хоёр дасгал төгс. Гэхдээ энэ би хоёр нэр хэлж байгаа боловч эдгээр энэ хоёр маань дотор талтай аюу олон хуваагдал та 5 6 дасгал болоод хуваагдчих. Хоёлаа цаашаа задлаад ирээ те. За ямар ч үсэн үндсэн таталт сумас суулт хоёрыг эмэгтэй хүн багаарч үсэн өдөр болго хийж явах юм бол тэгэл ерөнхийдөө. Тэгэхээр эмэгтэй хүний бие төгс байх боломжтой хамгийн дөхүү хамгийн хэрэгтэй хоёр дасгал нэг гэж ойлгож болох юм уу гэж бодож байна. Тэгтээ яг үндсэн таталт гэдэг маань бас дотроо олон л доо. Сомос уултан ч гэсэн олон. За энийг яаж тэгээд яг амьдралын юм аягтай хэвшил болгох уу? Тэгээ яаж одоо ингэх үү гэдгийг дараа нь ярья. За тэгэхээр бас дараагийн асуулт. За айгүй үндсэн явж байгаа шүү дээ. Хооллолт дээр бас яг сайн шиг одоо ингээд олон жил туршигдж байгаад энэ л юм байна гэд нэг цөөхөн бариад авцсан байдаг л да. Эцсийн үннийг олон гэдэг шиг те. За яалтчгүй л энэ юм байна гэсэн зүйл шиг одоо хооллолтон дээр юу эрхэмлэж явах вэ? Хооллолтон дээр болохоор нэг юм байгаа. Манайхан хоол идэхлээрээ за ресторан, цайны газар, гуанз юу ч хийж болно. За гэртээ ч хийж болно. Сайн цадлаа идчих гэдэг. Тийм ээ. Тэрийг л болчмоор байна. Тэгэхээр нэг ёсондоо юу гэхлээр өсгөө цадахгүй яваа сурчмаар байна. Маш бага. Одоо манайхан чинь ийш тийш явдаг хүмүүс бол барыг мэдчихэж байгаа бох. Тэр ч муу Европ руу явдаг хүмүүс бол мэдчихэж байгаа. Ийм тавган дээр маш амттайхан жижиг хоол байдаг. Тэрийг идчихдэг, хамтран идчихдэг. Тэр бол яагаад тэгэхээр гоё хоолыг маш бага хэмжээгээр идчихэн тэр өөрийнх нь өлийн дарчин. Тэр нь цадахгүй. Манай монголчууд гэсэн тэр үеэс ярьдаг байсан шүү дээ. Цагт нэг цадна, цагаан сараар нэг цадна, үе нэг цадна, үхэр алхаар цадна. Тэр маань байг цаддаг биш гэсэн үг байхгүй тэр. Тийм үстэй. Тэгэхээр нөгөө нэг бид нар суурин иргэншлийг сонгоод тийм үү? Суурьшмал амьдралыг сонгож байгаа. Нүүдэлчин амьдралаас татгалцсан байна гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгжил байгаа бол суурин амьдралтайгаа ойрхон байх хэрэгтэй болов гэж ойлгодог. Хувьсах хэрэгтэй. Тийм. Тэгэхээр баг хоолоор өдөрт олон удаа. Тий. Одоо жишээлбэл бид нар 4 цагийн зайтай бүтэн порц хоол иддэг бол тал порц хоолоор 2 цаг зайтай яагаад ич болохгүй гэж. Адилхан мэт тэр чинь тий. Тэр хоолыг 2 хувагаад ичж болно. Тэгэхээр яг нөгөө нэг хотод маань өөрөө боловсруулах гэж их хичээхгүй их хэмжээний хоол. Тэгээд дээр нь боловсроогүй хоол хөвлөд үлдэх нь бага. Сонохгүй байх юм Тий. шиг. Тэгээд эцэн хоол нь биендээ тарчна. Гадагшлна. Тэгэхээр амар өссөн мэдрэмж ихээр ахгүй бас хитрхийг задаж амар идчихэл тэгэл гарч ирэнгуудаа яа бис өглөө гэсэн хүмүүс чадах юм бол үлсэн гэдэг шүү дээ. Тийм асуудал гараад идэг байна. За ойлгомжтой бэлтгэл дээр болохоор хоёр дасгал энэ бол одоо яалтчгүй шилдэгнэ гэсэн. Эмэгтэй хүн дээр ярьж байгаа тийм эмэгтэй хүн дээр. Тийм ээ эмэгтэй хүн дээр ирсэн лөө. Таны шавнар бол айгүй олон эмэгтэйчүүд. Эмэгтэйчүүд голцоо. Тийм. Амар биетэй гэж нэр. За 3 дахь асуулт болохоор шүү дээ. За. Нэмэлт гэх юм уу? Мэдээж дасгал хоол хоёр бол яг үнсэн. Тий. Дараагийн чухал юм нь юу вэ? Нөхөн сэргэлт гэж байгаа. Бид нар бие нөхөн сэргийх талыг ерөөсө жоохон дутуу ойлгоод байдаг. Бид нар за ядарлаа хоол идээд болчихно гэж боддог. Мэдээж хоол байгаа нэгдүгээрт. Хоёрдугаарт нойр. Бид нар 24 цагийн 8-ыг нь унтах ёстой. Нойр. Тийм нойр. Шөнийн нойр гэдэг нь маш том асуудал. Унтчих үед бидний өөх шатаж булчин урах процесс явагддаг. Бид нар өстө төмөр өргөөл амар том гантил ч юм уу том штангнууд өргөөд байгаа үед булчин томордог гэж бол үгүй. Тэр амарж явах үед буцаж сэрэгж идэг байна. Өөх шатах процесс маань унтчих явагддаг байна. Тэгэхээр нойр маань маш чухал. Тэгээ дээр нь тарих толгойн одоо нэгэснээр ресет хийж гин гэсэн үг. Амралт өгч гин биендээ. 2 3 дугаарт агаар чухал. Агаар. Хүн хамраараа амьсгалд амаараа гаргадаг гэж үзэж байгаа бол үгүй бүх биеийнхээ арьсаар хүртэл амьсгалдаг. Тэ одоо бид нар жимсэн болсон хүмүүсийн хумсаад бити будаараа гэдэг ч тэ яагаад гэсэн хүүхдийн дэс агаар авдаг шүү гэдэг ч.
Гэтэл тэрний завсгаар хүртэл хүн амьсгалдаг байх. Тэгэхээр агаар маш чухал. За. Мэдээж хоол, Нойр, агаар. яг дараалалаа яа. Бэлтгэл. Бэлтгэл болохоор үгүй. Тэр чинь амралтанд биш. Тэр ачааллахтаа орчиж байгаа. Энерги зарцуулалтанд орж байгаа. Би амралтын тухай буцаж энергийг нөхөн сэргээх тухай ярьж байгаа гэсэн. Тэгэхээр тэр амралт маш чухал гэсэн. За үндсэн юм бол тэгвэл хоол, нойр, агаар. Амралт. Хоол, нойр, агаар. Хүчлэгч. Тэр смө өглөөний хүчлэгч. Бид нар ямар орчинд амьдарч байгаа вэ? Сая 500 мянган хүн амьсгалж байна. 500 мянган машин хотын гудамж холигч байна. Тэгээ дээр нарны гэр шарж ийн өдрийн агаар жоохон тэмэрхүүл байхгүй. Тэгээд харин ёстой шөнө тэр цэвэршсэн агаар өглөө эртээ босоод гадаа ятаж байраа нэг тойроод ороод ирэхэд хүн сэргэл тавчдаг. Яагаад сэргэл тавдаг вэ гэхээр нөгөө цэвэршсэн агаар маань өөрийг арай өөр оройн юм өдрийн агаараас шатсан агаараас ч арай ондоо байна гэсэн. Тэгээд өглөөний кардиог бид нар агаарт гадаа гарч алхаж байгаа гэж яриад идэв. Хөдөлгөөн эхлэхээс өмнө нэг цаг зарцуулахгүй шүү дээ. Цаг зарцуул ер нь 30-40 минут. 40 минут хүртэл өөхөө шатна. Шатаана 40 минутаас цаашаа булчингаа идэж эхэлдэг гэж үздэг л дээ. Ер нь бол фитнес төр. Тэгэхээр кардиог өглөөний өлөн кардиог 40 минут хүртэл хийдэг байх болно гэж байна. Тэгтээ нөө өлөн гэж байгаа утга маань болохоор бас хоол идэхгүй бага хэмжээний ус эсвэл хар кофе уугаад калориг юмнууд зарцуулах нь шүү дээ. Тэгээд өлөн кардио хийсэн үед өөхний шаталт маань явж гэсэн. Одоо танд ингээд аль ч сэдвийн ярьсан ингээд айгүй их туршлага олон хүн дээр туршигдсан тий. Тэгээ тэр дундаас чадаагүй хүмүүс ч зөндөө байгаа, чадаад өөрчлөөд гоё болж байгаа хүмүүс ч гэсэн айгүй их байгаа. Бүр амжилттай хүмүүс ч гэсэн бас айгүй их байгаа болохоор айгүй энгийн ойлголтыг өгье л гэж бодож байна л да. Одоо юу гэх юм эхлээд нэг ганц юмаа чаддаг болоод тэгээд ингээд баг багаар хөвшүүлэх хэрэгтэй шүү дээ. Өөрөө тэрэндээ дасан зохицоод. Тэгэхээр хоёулаа нэг юм хиймэл ийм хүн гаргаж ирээ заяа. За тэр хүнийг ингэчүүл үр дүнд бол шууд хүрнэ. Ингэчүүл ингэнэ гэдэг айгүй юм юутай байдалтай. За тэр хүн болохоор яг л өдөрт 8 цаг ажилладаг. За. Тий. Оффист ажилладаг гэдээ авчи те. За жишээлбэл батаа юу цэцгээ юу? Эмэгтэй, эрэгтэй юу эмэгтэй? За цэцгээ дээр эхлэе. За цэцгээ. Цэцгээ дээр ирээ. Тэгээд оффист ажилладаг, 8 цаг ажилладаг. За тэгээд мэдээж хүүхэд төрүүлсэн. Тэгээд хүүхдээ харж байгаа. Тэгээд танд ингээл ерөөсөн амьдралын юм тэр чигт харагдаж байгаа шүү дээ. За тийм. Тий. Ажлаа хийдэг хүүхдээ цэцэрлэгээс наваад ингээд сайхан өр хөлтөөсгөө явж байгаа. Цэцгээ гэдэг хүн дарамтгүйгээр тий. Яавал илүү хэдхэн л юм хийх вэ? Яавал дээр юунаас эхлэх вэ? Мэдээж нөө хоол. За өглөөс ирээд хоёул бүр ингэ процессор нь яриад үзье те. Өглөөс ирээд тэр хүн биеийн байдал тарган турхаа. Дундчаар л авчи. Ер нь жоох илүүдэлж ин те. Тэгээд зоригтой эхэлсэн те нэг жоох ингэ сулраад ингээд тархах гад байгаа. Тэрнээсээ санаа зовдөг. Тэгээд өөрчлөгдөё. Ер нь баг дээр нь шууд дараад авчи. Гоё чирэг болъё гэд. Тэгэхээр нэг юм байгаа. Бид нар гуглж байгаа хоолны дэглэм гэд гараад ирнэ. Тэгээд шууд тийм хэвлэмэл цаасан дээр тэдэн грамм бууцай, брокколи өдөр тэдэн грамм зээж махид тийм ээ тэдэн грамм гэд бичсэн мэдэг. Тэгээд тэдэн грамм сүү, тэдэн грамм тараг гэд бичсэн мэдэг. Тэгэхээр цэцгээгийн хувьд болохоор тэр юг өснөгтийг хараад жишээлбэл хоёр хүн тэрийг хоёлаа хараад явхад нэг нь илүү сайн тураад нөгөөх нь тухгүй байх магадлал байдаг байхгүй. Яагаад вэ гэхээр тэр хүнд генетикийн нэг онцлог байна. Гений онцлог. Тарган турхаа тарган байдаг төрлийн эсвэл турдаг төрлийн хүмүүс байдаг ч гэдэг зарим нөөсөө буцсан ус ууссан ч тархалаад байна гэж яриад байдаг. Тийм гений төрлийн хүмүүс байна. Тэгэхээр эхлээд цэцгийн цусны бүлэг байх хэрэгтэй. Би турхаж байгаа гэж байгаа бол хоолныхоо тураах төрлийн хоолны үсийг бүгдийг нь яраад л бичих хэрэгтэй. Нэг цаасан дээр брокколи зээж махдаг сүү тараг мараг юу за ийм меню гаргаад ирвэл тэндээсээ би цэцгээ маань ямар бүлгийн цустай цусны бүлгээр хооллох гэд Google руу оронгууд
панк гэдээ гараад ирнэ. Цэцгээ 20 дугаар бүлэг. За 1-р бүлгийн цустай байлаа гэж бод. 1-р бүлгийн цус маш хүчрэх цус. Тэнгууд тэр хүнд тараг өгчгээд тэр хүн тараглаад байна. Яг тэгэхээр өөрөө уг цусны бүлэг маань цагаадаг дэмждэг цусны бүлэг. Тэгэхээр өөрөө тэрүүгээрээ маш өндөр калори болгож тэрийг биендээ тарах чадвартай цусны бүлэг гэж ойлгож болохоор. Гэтэл 3-4-р бүлгийн цустай хүн хажууд нь байлаа гэхэд тэр маань өөрөө тураад идэг. Тарагаар холлол явж явах тэр хүн тураал. За тэгвэл одоо тураадаг гэсэн бүхнийг ингээд бичих нь байна. Бүхнийг биччихээд тэнгуүтээ Google руу ороод би цусны бүлэг өөртөө тохирсон сонгож авах. Тэнгуут миний цусны бүлэг энэ чинь энэ дээр энэ болохгүй нэгэн нөөдөлөөс хасаасаа явчих واخгүй. За болохгүй. Тэгээ ингээд за хасаасаа явчихгоот үлдэндээ тий. Үлдсэн хүнсний бүтээгдэхүүнүүдээ жагсааж гаад шүл хийж болохоор хоолоо сонгоно. Тэр өдрийнхөө хоолн дээр аваад тэнгуутаа өглөөний хоолнуудыг одоо хуурай өөрхөн амталж болохоор амттайгаар хоолоо зохицуулж идэх боломжтой. Тэр нь заавалж хүнээс гуух шаардлагагүй. Ямар нэгэн тренер л үч юм уу эсвэл хоолны зөвлөх тийм мөнгө зарах шаардлагагүй байхгүй. Өөрөө гитээ сууж байгаа л уцаа барьж байгаа л цаасан дээр ийм болчлоо. Миний энэ дээр би өдрийн хоолн дээр сайхан цээж махаа идээд брокколины шил хийгээд уучаа. Шилдэ хийж идэж байгаа. Тэгээд дээр нь хамгийн сүүлийнхээ хоолыг энэ хүн 11 цаг унтдаг бол хамгийн сүүлийн хоолой 7 цагт нэг өстө 4 цагийн өмнө байна шүү дээ. 10 цагт унтдаг гэж бол 6 цагт идээд дууссан байх хэвээр. Одоо ингээд за ингээд тураадаг болгоныг бичээд тэгэнгუთ одоо манай дэлгүүрүүд байгаа шүү дээ тий. Тэгээ байрны доотлын дэлгүүрүүд. Ингээд хүнс зарж байгаа супермаркет очив тийм үү. Яг ингээ эрүүл хооллоход хэр их зардал гардаг. Эрүүл хооллоход өөрийн хоолны зардал энгийн хооллохоос бага шүү. Хямдхан болд юм уу? Хямдхан болд. Хэмнэлттэй бол хэмнэлттэй. Тий. Тэгээд нөгөө нэг хоолнууд би түрүү ярьжсэн шүү дээ. 4 цагийн зайтай биш 2 цагийн зайтай хооллоо сурч байгаа гэж ярьд. Маш бага хэмжээний өөртөө таарсан хоолыг 2 цаг. Тэгээд цагаар хоол сурна гэдэг маань чухал. Би 10 цагийн хоолыг идлээ. Идчихнэ. 12 цагийн хоолыг за одоо 11:30 болж байгаа юм чи 12 цагийн хоолыг идчихье. Эсвэл 12 хагас болсон юм чи 12-ийн хоол өнгөрцөн ба шүү дээ. Одоо идчихье гэдэг биш. 12 цаг гэж утсан дээр хоолны сэрүүлэг тан гэд дуурахад тэрийг очиод идчихдэг байхад. Хүний би яг цагаар хоолно гэдэг маань тийм чухал байдаг. Цагийн хоолыг цагтаа идэж 30 минут зөрүүлж болохгүй. Яагаад тэгэхээр өмнөх хоол руугаа 30 минутаар ойртчихно. Дараагийн хоолноос 30 минутаар холдчихно. Ямар амар нэ. Тэгэхээр нөгөө хотоодн дээр маань бид нар хотоодоо зөв ажиллуулъя гэж ярьж байгаа шүү дээ. Тухай бүрт нь цэгцтэй хоолыг зөв хэмжээгээр өгж сурвал тэр маань өөрөө эрүүл мэндэд хэрэгтэй болно. Бие маань хөнгөн, сэтгэн бодох чадвар сайтай. Нүрсийг бас нойлож болохгүй. Нүрсийг нойлох. За өстой гоё, айгүй гоё юм ойлгочлоо. Эрүүл хооллоход зүгээр ингээ хоолж байгаас хямдхан болдгоо, хэмнэлттэй болдгоо. Дээрээс нь ямар жишээлбэл бодоод үзье л да. Нэг юм асууя. Ханы мах, үхрийн мах хэдээр авдаг үлээ? Цээж мах хэдээр авдаг үлээ? Цээж мах одоо 7-8 мянга орчим байна уу да. Хэлнэ. Тэгэхээр үхрийн мах маань 16-17 мянга. Тал нь байгаа. Одоо тэгэл хоол ундаа хийн гэр орны ажил гээд нөгөө та бас нөгөө цэцгээгийнхаа өдөрт хийж байгаа хичээж байгаа ажлуудыг бас яагаад тий ойлгоод. Тэгэхээр аль болох хөнгөн юу гэдэм дэ нэг юм ямар ч байсан гэсэн ингээд амжилтанд хүрэх ёстой. Тэр талаас нь дэмжих гээд байна шүү дээ тий. Мэдээж алдаа гаргаж болно 30 минутын наанцаа эхэлж байгаа үед ч юм уу нэг тиймэрхүү юу гаргаж болно. Гол нь хоолны тэглэм ярьж байгаа их бол би хүмүүст ингэж зөвлөдөг байхгүй юу? Нэмэгт босгож өдөө. Хоолны тэглэмтэй амьдраас орж байгаа. Би чинь байнгын гоё сайхан. Тэгээ би хаа чинь хөнгөн шингэн тийм ээ. Тийм амьдралын хэм маягтай болж байгаа. Тэгээд хоолны тэглэмтэй явж байгаад за жишээлбэл одоо цэцгийн найз чимгээгийнхэн төрсөдөр болно тийм үү? Тэрэн дээр очиод хүснээ идэлтэй. Хүснээ идээд хүснээ уучих ганцхан өдөр яах ч вэ? Тэр ягаад тэгэхээр нэг өдөр ургадгүй байхгүй юу? Тэгмүүд маргааш нь буцаагаал тэглэмд орчих. Тэгээд найзуудынхаа дунд очин гоё би хаатай тэгээд дээр нь гоё би хаатай юм чинь сэтгэл нь жоох юм өндөртэй байдаг байхгүй. Таргуу хүмүүс болохоор байнга гэл ингээд нуралттай. Тэгээд дээр нь чи 60 хэлтэй 80 хэлтэй хоёр хүний зөрөө ямар байдаг ч бодож. 10 төмнийг хоолоо үүрэл өдөржингөө тэрийг 24 цагаар үүрэл яваад. 10 төмнийг хоолоо. Тий. Ямар амар чи. 20 хэллийн зөрөө. Гэтэ 10 төмнийг хоолоо яг үндэ бол 20 хэлч хүрэхгүй шүү.
ус маань арай жин баг дарддаг. Тэгэхээр нэг түмний кола 2 литр боловч жинээр бол нэг хил 800 орчим юм уу? Нэр 20 илгээ бодсон чинь нөө онгоцонд тээш өгөхөд 20 ил өгдөг үстэй. Тийм шүү дээ. Тэр ямар хүн мангар том чимдаа тийм шүү дээ. Тэрийг тэл үүрэл яваад тахгүй. Тэгэхээр хөнгөн шингэн байна гэдэг маань өөр сэтгэл санаа нь өөр гой сайхан байна гэдэг олны дунд бие юу ч хувц өмсгөд хүртэл дэлгүүрт ороод хувц өмсгөд хүртэл өөдрөг шүү дээ. Юу ч өмсөн гой зохиод ирдэг шүү дээ. Тийм шүү дээ. Гой ингээд нөгөө слей хийн гэл айлгуутаж майлгуутаа тий. Тэгээд дээр нь хүмүүсийн дунд явхад жоохон юм өөдрөг байхгүй. Тэрэндээ нөө стресс нь баг. Таргалт маань хүнд амар их стресс өгдөг. Тэгэхээр сэтгэл санаараа ч гэсэн бас. Тийм учраас байнгын хоолны дэглэмтэй хөдөлгөөнтэй бай гэж хэлээд байгаа. Тэгээд гоё бахархдаг болох юм шүү дээ. Тэгээд найзууд дундаа нэгнийхээ төрсөдөр болоход бүх найзууд нь цуглан гоё биетэй очино. Тэнгуутаа найзуудынхаа дунд би хоолны дэглэмтэй юм идэхгүй цэмцэхгүй зүгээр л авсан хоолоо сайхан идэл дунд бужигнаа л өсө тий дараа нь тэгээд дуусхлаар яад юм байгаа шампанс задлал би нэргүйгээ цацаад сайхан нэг өдөр гоё бүх юм гадагшлуулаад тэгээд маргаашаас буцаад дэглэмд орчих واخгүй. Тэгэхээр тэр хүний нөгөө би хаана эвдрэхгүй цаашгаа үргэлжлээл. Бас нэг юм гэхлээрэ хоолны дэглэмтэй байж байгаа хүмүүсийн амтлах чадвар нь энгийн хүнээс 2-3 дахин илүү идэх واخгүй. Таашаалтай. Тий таашаалтай. Нөгөө нэг төсөөдөр дээр ирж байгаа гоё одоо юу ч байдгийг тийм ээ. Аннаастаа дахин махаа ч юм уу тийм ээ. Хүмүүс ч гоё стик мистик захиалж идэг ч тийм. Стикний тэр амтныг бүгдийг мэдэрнэ. Өдөр болгон тийм юм идж байгаа хүмүүс бол тэр барагтай л нэг гоё санагдахгүй. Тийм учраас тэр гоё хамтыг мэдрэхийн тулд дэглэмтэй бай гэдэг. Гоё сайхан бай. Олны дунд гоё хараад тэгээ би хаагаа хөнгөн шингэн авчяв. Гялалц. Наа чи ямар гоё мотивац өгч байна. Би бүр өөрөө төрсөн өдөрт яваад гоё очмаар санагдаж байна. Тийм байвал илүү гоё амьдралын гоё юм аа. За ахаа санаалаад базаад ярихад бол эрүүл сайн тураадаг гэсэн бүх юмнуудыг ингээд листлээд биччих нь байна. Тэгэнгуутлаа өөрийнх нь цусны бүлгийг Google дэж хараад тэнцэнээс тохирсон хоолнуудаа сонгож авангуут нэг юм болох нэ. За тэгээд тэрэн дээрээ өөрийнхөө юунда одоо хоолтондоо хогоод хийхэд бол санхүүгийн хувьд ч гэсэн хэмнэлттэй эрүүл мэндийн хувьд ч гэсэн маш гоё давуу талтай гоё зорилготой гоё болох юм. Тэр хоолыг бас хийхэд их хугацаа шаардахгүй. Хугацаа гайгүй. Тий хугацааны хувьд одоо үхрийн мах болох хугацаатай хийн, нөхөртөө хийн, өөртөө хийн. Цэж мах болох хугацаа маань үхрийн мах болох хугацаас 3 дахин бага байхгүй. Болоод гарчих. Нөгөө нь үхрийн мах тэр цум манай бэлчээрийн аж ахуйтай манай нөхцөлийн юуны амьтдын махан жоо хатуу байдаг гэж ярьдаг. Тий. Тэдрийг бодоход зөөлөртлөө уддаг шүү дээ. Тэгэхэд дахиад эцээж мах бол тэрийг болгоод авчна. Маш бага хугацаа зарцуулна. Бусад ногоонууд нь болохоор эслэгээ алдахгүйд бол бүгдээрээ бараг л болохгүй. За хооллолт юм байна. За тэгээд нэг чухал зүйл нь юу гэсэн нойр. Тий нойр. Араа эрт унтаж эрт зэрдэг 10 цагт унтаад 6 цагт босдог бол нөгөөх 8 цагийн унталдаг ч гэсэн тий. 6 цагт босонгуудаа хүн босоо шууд хуцаа өмсөөл гадаа байраа тойрол алхачих. Эсвэл байраа гадаа хүүтэн байс гарч чадахгүй гэж бол зөвхөн гэрийн хувцастай шатаар явчих. Одоо их их байрууд 10-аас дээш давхар болчиход байгаа. Шатаараа 3 удаа явчих. Тэгэл наач ямар сонио хайггүй дээ орцондоо алхаас ирэх юм уу тий. Шатаараа зүгээр л явчих. Хөлн гараал алхачих. Тэр яадаггүй ихлээр би түрүү ярьсан оройны хоолыг унтахаас өмнө 4 цагийн өмнө идэж дууссан байх ёстой гэж. Тэгэхээр хоол маань боловсроод шөнө унтахад хотоод амраад онч. Маргааш өглөө калоритой юм хэрэглэхгүйгээр өлөн кард хийгээд эхлэхэд одоо бусад ямар ч гэсэн ойлгомжтой шүү дээ тийм ээ. Одоо машин бензин хийж явдаг тий. Тэгэхээр нөгөөх нь хүнд маань болохоор бензинийг өгөхгүй гэсэн хоолнууд өгөхгүй болохоор нөгөө хүнсийн юм хэрэглэх гээд их калори нэмэлт калори хэрэглэх гээд эхэлнэ шүү дээ тий. Өөрөө юм зарцуулаад эхлэхлээр тэнгуут өөрийнхөө биеэс идэж эхэлдэг юм байна. Хайбрид машин шиг юм. Бензинээ дуусгаж явангууд батарейгаа дуусгах нь шүү дээ. Тэгэхээр яг хоол идэггүй учраас хүнс хэрэгтэй болвол биед байгаа өөхнөөсөө идэж эхэлнэ. Тэрийг өлөн кардины хамгийн давуу чанар гэж. Тэгээд нойр бол эрт унтаал ирцэрх юм. Эрт унтаж ирцэрдэг. Яаж? Тий. Тэр үннийг хэлэхэд нэр хэцүү шүү дээ. Унтах чинь тэгэл юм бодогдоод эсвэл бол ингээл гэр орны ажил ингээл боо юмд ингэж байгаа л нэг юм. Ерөнхийдөө практик амьдрал дээр юу яаж аргалуул тэгж чаддаг болох вэ? Ер нь бол гэр бүл байна. Гэр бүлээрээ эрт унтаас урч. Тэгвэл тэр айлд хүүхэд байгаа. Мэдээж те одоо ямар өсвөр насны хүүхэд ч юм уу байгаа шүү дээ. Өсвөр насны хүүхдэд маш хэрэгтэй.
Өсвөр насны хүүхдүүд хүн болгон өндөр болохыг хүүхдээ хүсээд идэг. Зэс мөртлөөс нөгөө хүүхд нь шүн чөнгө уцаар тойлоос уучна. Өсөлтийн даавар маань шүн ажилдаг даавар. 9 цагт унтж байгаа хүүхд ямар ч өсөлтийн витамин хэрэглэхгүй байхад тэр хуулиар өснө. Юу ч хэрэглэхгүй байхад. Яагаад тэгэхээр өсөлтийн даавар шүн ажилч. Тэгээ танаа охин чайг өндөр шүү дээ. Манай охин өндөр. Яадаг үсэ. Манай охин 180-тай, манай хүү 182-тай. Хооронд 10 насны зэрэг. Гэхдээ манай хүү яг одоо өсвөр насны дээр 182 одоо хэмжихэд намар хэмжиж 82 одоо 83 руу боцсон. За 5 болсон. Тийм магадгүй өсөөл байх. За тэгвэл нууц нь гэх юм уу ерөөсөө л Ерөөсөө л унтах. Нойр. Яаж унтуулт энэ та? Тэгэл тэр хүүхд зүгээр л унтдаг л хүүхдээс нь тэгэл өндөр болсон. За нойрны гайхамшигтай чанар бол энэ. Тэгээ хүүхд өндөр болох нь. Энэ бол маш ямар ч мөнгөөр тэг худалдаж авахгүй витамин шүү. Өсөлтийн витамин. Тийм шүү дээ. Цаг хугацааг бол буцааж болдгоотой адилхан. Авахгүй тий. Тэр тусмаа 12-оос 18 настай хүүхдийг бол зүгээр л эрт дараал унтуулж байгаа. Тэр хүүхдэд юу ч ямар ч витамин хэрэглэхгүй байсан ч тэр хүүхд зүгээр автоматар өснө. Утсыг хурааж авах. Яах вэ? Тэгээд нэг юм асуудлууд орсон. Нэгэнт хабит болцсон, сурцсан байхад ямар нэгэн одоо танд бол бодит жишээнүүд байгааг би мэдээд байгаа байхгүй юу? Та хүмүүс зөвлөгөө өгч явах ч гэсэн би хажууд чинь ингээд сонсч байсан. Тэгээд нэг юм ингээрээ гэд нэг юм юмыг ийм аргаар хандчвал болчтой шүү гэх нэг тийм зөвлөгөө өгдөө. Ер нь ойлголцох л хэрэгтэй. Тий. Чамд чи өндөр болъё л гэж байгаа бол эрт унтдаг болоо гэж ойлгол. Энийг л хийж. Тэгээд эрт унтж байгаа хүүхдүүд унтаад амарсан багт маргаашийн бүтээмж нь хүүхд гэлгүй том хүнийх ч өндөр байна. За тэгвэл ээж гоё болох нь байна. Хүүхэд гоё болох нь байна. Тий. Аав ч гэсэн гоё болно. Яагаад тэгэхээр эрэгтэй хүний тестостерон даавар гэдэг маань шөнийн даавар гэж ярьдаг шүү дээ, тий. Эрэгтэй хүн шөн сайн унтаж чадаж гэмээн юу яа. Өөрийнх нь тестостероны дааврын нөхөн төрчлөлт нь илүү урттай явагдана. Тэгэхээр эр хүний иршүүд байдал хүчрхэг том булчингийн ургалт хүчрхэг байдлууд одоо тестостероны даавар юу дэмждгүүлээ бүгд тэрнийгээ дагаад өндөр байна гэсэн. Ухаан. Тийм ухаан хурц. За тэгвэл тэгэхээр нойр маш чухал байна гэж ойлгож байна. Энийг л чадчихвал супер гэр бүл болох нь шүү дээ, тий. Тэгнь. Яг бүр гэр бүлэрээ. Гэр бүлэрээ. Хөөгч сайхан ээж тэгээд бодсон солилцоо урдтай. Нөгөө нэг юу чинь. Эрүүл чирэг дээр нь өвчин тусахгүй, өвчин туссан ч гэсэн баг тусаж, хөнгөн тусаж хурдан идэг. Таны амнаас ч алт урслаа гэдэг шиг юм болж байна. За хоолн дээр бол тий. Ингээд хөнгөн богино хугацаанд бага хэмжээгээр хооллоод сурч байгаа гэж хэлээд байгаа. Тий. Гэр бүлийн хүмүүс одоо жишээ нь удамшлан яад юм бол сайн мэдэхгүй байна. 2-1-р бүлгийн цустай хүн байгаа хүүхд 1-р бүлэг үү? Тий, ерөнхийдөө масаараа аавынхаа бүлэг цусны бүлгийг дагдаг гэж үздэг. Тэгэхээр аав 1-р бүлгийн цустай бол тэр хүүхд 1-р бүлгийн цустай байх магадлал маш өндөр 80-аас дээш. Тэгвэл бөөнөрөө үзэж хагаад ерөнхийдөө манай гэр бүлийн хоол гэдэг нэг меню зохиогоод тий тэдрийгээ гой сонирхолтойгоор хийж иддэг. Тэгээд эрт унтдаг. Тий. Тэгэхээр хүнсний бүтээгдэхүүнээс нүрс үсийг хасч болохгүй. Нүрс ус авах хэрэгтэй, нүрс усаа заавал авч явах хэрэгтэй. За би хэтрүүлж болохгүй байх нь. Тий, хэтрүүлж болохгүй. Нүрс ус маань өөрөө тархийг тэжээж идэг. Тэгээд өөрөө сэтгэн бодох чадвар, эрч хүчтэй байдал бүх юмнууд нүрстэй бас хамаатай. Тэгэхээр зөв нүрс усыг зөв цагт тухайд нь авч явах хэрэгтэй. Тэгвэл тэр гэр бүл. За энэ туршлагаас гарч ирсэн амьдрал дээр хэрэгжсэн ийм хоёр кунфуг бол ярьж өглөө. Энэ бол бас хангалттай байхаа гэж бодож байна тий. За агаар би түрүү хэлсэн тий өдрийн агаар оройн агаараас илүү өглөөний агаар маш чухал шүү гэж хэлсэн. Тэгээ нөгөө шин цэвэршиж хонсон агаар. Агаар бас хондын биш тий. Хаад чинь сэлгэгдэн тойрно. Тэр талаас нь харж гадаа ямар гоё байна л гэдгээс болохоос хоноо цэвэршнэ тэр талаас нь яг харж байгаа юм бол нэрээ. Яг хүмүүс өөрсдөө яг нөө сая 500 мянган хүн амьсгалдаг гэж хэлсэн шүү дээ тийм. Тэд нэр өдрөн амьсгалан шөнө амьсгална гэж хүмүүс тэгдэг байхгүй. Шөнө хүмүүс импульс нь багасна хамгийн доод түвшинд очино. Тэгээд дээр нь амьсгалах агаар маань хүн өөрийгөө тэжээх дайны агаар л авдаг. Хүн энерги зарцуулах тусам агаарыг маш ихээр авч ихээр зарцуулдаг.
тийм агаар биш шөнийн зүгээр агаар чинь өөрөө хүн амьсгалж хонжоогоо мөртлөө сая 500 мянган хүн байгаа мөртлөөсөө тэр агаар нь тэр агарыг бохирдуулахаар тийм их агаар хэрэглэхгүй гэсэн. Машинаар бас хаазлахгүй нормалдж байгаа юм Оо яг тий. Тэгээд дээр нөгөө нэг олон тэр 500 мянган машин ч бүгдээрээ зогсоолдог парк хэлсэн. За өсрөөл нэг мянган машин солих нь үстэй явах юм чинь тий. Тэгэхээр ямар азар одоо гоё дулаахан болж байгаа юм бэ тий. Өвөл осол нэр үнэхээр юу юм бэ тий. Агаарын яг ач холбогдол юм бол үндсэн одоо шинжлэх ухаанаар ч юм уу амьдралын хамгийн чухал юм л да. Чухал юм тий. Тэрийг одоо бид нар за нөгөө цэцгэрэгөө бацаадаар гэдэг. За тий. Нөгөө нөхөр агаарыг яавал хэрхэн сайн хүртэх вэ? Тэгээд би шууд мэдрэгдэх зүйл нь юу ах вэ? Агаарыг нөгөө нэг бас өглөө авах гэсэн шүү дээ тий. Тэгээд дээр нь хамраараа амьсгалаад амаараа гаргаад сурчих. Тэгэхээр нөгөө уруулын баг галаф гэж ярьдаг. Бид нар дасгал хийж явах үед уруулын баг галаф гэсэн байдлаар амьсгалдаг байхгүй. Спортын тэгж дуурдаг шүү дээ тий. Тэр маань болохоор хамраараа амьсгалж байгаа агаар энэ бидний ярьдаг гамбри өндө гэж ярьдаг тий. Энийг агаараар дүүргээд цаашгаа ууш руу ордог байна. Энд орсон агаар маань тархийг хүчил төрөгчөөр хангадаг. Энгийн гэж агаараа амаараа амьсгалаад амаараа гаргаж байгаа хүнээс илүү ирч хүчтэй болно. Ядгалт нь бага. Тэр маань хүмүүсийн толгой өвдөд идэг юм. Тэр чин гамритэ хүмүүсийн толгой өвддөг нь болохоор тэр чин юугаар муугаар хэлбэл идэхэр дүүргэсэн байхгүй нөхөө хөндөй чин. Энэ дотор байгаа хоёр агаарын хөндөй. Чин тархины уушиг юм уу? Тий, яг. Эний чи идэхэр дүүргэсэн ийшээ хүчил төрөгч тархи руу орохгүй гэсэн. Уушир бол агаар орж л байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр тэр идээд дүүргэсэн агаар чинь өөр хүчил төрөгч авахгүй болохоор хүчил төрөгч тархинд дутаад тархи толгой өвдөд байгаа. Тий, тэгэхэд нөгөөд чинь нөгөө гавн гээл толгоо тонгоолоо нөгөө тархи нь унж байгаа юм шиг өвддөг. Гой сэргэжгүй нойрмог унжиж хүчил төрөгчөөр дутагдж байна гэсэн үг. Тэгэхээр нөгөө бид хамраараа агаар аваа. Юу яхаар бол амаараа бол бас ингэж ядралтанд ороод жоохон унжих гэдэг юм хамар битүүрүүл хамраа онгоолго хамраа угаа тий хамраа угааж цэвэрл тий тэгээд дээр нь тий одоо тэгээд тэрнээс цаашаа бол одоо бараг дотроос нь гарч байгаа нус хүртэл ажиглана шүү дээ ногоонгт байна уу цагаангт байна уу гэд ногоонгт бол уусаа угаагаад давсны усмалаар угаагаад сүүлийн харин үед нөгөө амаа ингэж нааж таглж унтаж мунтдаг юмнууд их харагдаад тэгэхээр нойрны чанар нөгөө юм уу сайжирдаг тий хамраараа амьсгалал юу тархиа сайн дижиж гин гэсэн үг юм байна л да тий хүчил төрөгчөд дахиад за хоёлаач болохоор хоолоо ярьсан нойроо ярьчлаа агаарын тухай бас яриад авлаа тийлээ бэлтгэлээ ярив за тий бэлтгэлийн үед одоо тэгэхээр гэр бүлийн 3 гишүүний бэлтгэл мэрэгжлийн тамирчин мэдээж биш тийм мэрэгжлийн тий гоё эрүүл чирэг байхын төлөө одоо юу гэх юм тийм гоё биетэй болохын төлөө за гэр бүлийн 3 гишүүн эрэгтэй эмэгтэй мэдээж ээж аав хоёр байна тий хүү юу охин уу гэдгээс шалтгаалаад хүү охины бэлтгэл арай ондоолтой тэгээ хүү бол хэдэн настай байхаас шалтгаалаад тестний шавхагдах байдал гэж байгаа тестостерон биед эрэгтэй хүүхэд болоод 12-оос 18 наснд эрэгтэй хүүхдийн тестостерон маш өсөнгөө өсдөг гэж үздэг байна. Бүр ингээ өсч 18 нас хүртэл. Эндээс 25 нас хүртэл өсөн гэхдээ арай бага. Тэгэхээр ийм графиктэй явд. Тэгэхээр тэр өсөж байгаа үед тэр эрэгтэй хүүхдийн тестийг шавхаж өгвөл үйлдвэрлэл нэмэгдэнэ. Тэр яг эрэлт төлөвлөлтийн хуулиар. Тэгэхээр биед тестийг ашиглаад байвал нөөх нь үйлдвэрлэл нэмэгдээд идэг. Тэгэхээр нөгөө нэг би түрүү хэлсэн шүү дээ. Тэр хүүхдийг сайн унтуулаа. Тестостерон даавар гэдэг маань шөнийн даавар шүү. Унтчих үед буцаж сэргээгддэг. Тэгэхээр тэрийг сайн ажилуулахын тулд тэр хүүхдэд хоолоо өг. Идэх хоолыг нь бүгдийг бараг л тэглэмгүйгээр өгнө гэсэн үг шүү дээ. Бараг л гэдэг маань бас баг зэрэг арайж хэтрүүлчих болохгүй гэсэн үг. Тэгээд дээр нь сайхан унтуул. Тэгээд сайн хөдөлгөөн хийлгэх. Сайн хөдөлгөөн хийлгээд хүчтэй сайхан эсвэл сакс тоглодог ч юм уу эсвэл дасгал хөдөлгөөн хийхээр бол тестний шавхтгаар дайны дасгал хийлгээд тэр нас ч угаасаа ингээл цаанаасаа байгалаас ингээл зүгээр алхаж чаддгүй шүү дээ гүйл чадвал тэр хүүхд хүчрэхэг өндөр болно. Нэг өндөр болно, хоёрд хүчрэхэг болно. Бие хаа бигчин дасгал хийж байгаа болохоор үе хоорондын холбоосууд нь чангараад явчихна. Тэгэхээр ямар нэгэн байдлаар спорт машин шиг л ашиглах юм байна шүү дээ. Тий.
байлгаж амрааж байгаа л нэг гаргахаараас та бүх хүчийг гаргаад Тэ. Одооны хүүхдүүдийн хамгийн том дутагдал нь болохоор гэртээ орохлоор гар утас аягтай цайнаас өөр үнд юм өрөхгүй. За зургтны удирдлагч барихаа болчиход шүү дээ. Тэгэхээр нэг тест нь ашиглахдаггүй байгаа байхгүй. Тэгэхээр нэг гомь шиг нарийнхан хүүхдүүд болоод байна. Тэгэхээр нөгөөд хүүхдүүдийг тоглож тестийг нь шавхаад буцааж тестийг нь үүдүүлэх боломж юм. Тий, тэднэрт ачаал өгөх хэрэгтэй. Ядаж нэг 5 хилээс дээш юм өргөдөг дасгал хөдөлгөөн хийдэг баймаар байна. Тэгжиж тэр хүүхдүүдийн тест нь шавхагдаж буцаж үйлдвэрлэл нэмэгдэнэ. Дэлгүүр ч гэсэн тийм шүү дээ. Өмнөх урд өдрийн талхыг зараагүй бол дахиж гаднаас талхахгүй шүү дээ. Тэгэхээр нэг өмнөх тестээ ашиглаагүй бол дахиж үйлдвэрлэхгүй гэсэн үг байхгүй юу? Миний бие нь. Тэгэхээр за эрэгтэй хүүхдийг бол маш сайн амраагаад маш сайн хоолыг нөгөөд тэгэл маш хөдөлгөөнтэй байлаа. Уг нь яг триплус гэдэг нэг ургамал байт юм л да. Тэр нь триплус гэдэг тэр манай Монголд ч бас ургадаг гэдгийг тэгээд юунд Пош Монгор авцаа юм шүү. Тэр айгүй өндөр хувьтай триплус ургадаг гэж үздэг байхгүй. Гэхдээ тэрийг гаднаас хүнсэнд одоо нэг витамин маягаар хэрэглэсэн ч болно, эсвэл хоолнд нойлоод өгсөн ч болдог нунтыг ирдэг юм байлээ. Тийм юм тий. Тэгвэл эрэгтэй хүүхдийн хоолнд нь ч юм уу эсвэл аав ч гэсэн хамт хэрэглээд иж болно. Тэгвэл тэгээд дээр нь одоо хөрөн манжин ч юм уу эсвэл нөгөө юм уу гэд цагаангаа сармис гэд эрэгтэй хүний тест даавар өсгөх хүнсний бүтээгдэхүүнүүд байх шүү дээ. Эндроген даавар нэмэгдүүлэх тийм юмнуудыг хоол хүнсэнд нь оруулчих болно. За эрэгтэй хүүхд бол нэг иймэрхүү. Охин хүүхд яах вэ? Охин хүүхд болохоор эндроген даавар гэж байхгүй, эстроген даавартай, эмэгтэй даавар гэсэн үг шүү дээ. Эмэгтэй хүүхд эстроген даавартай байгаа бол өөрөө эстроген даавраа байгалийнхаа байж байгаа үедээ тэр угаасаа сайжирч ин тэгээд дээр нөгөө нэг шилжилтийн насны тэр нь хан тэр хүүхдийг тайван байлгаж бас л нөгөө дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Тайван байлгах. Одоо нэг ёсондоо сэтгэл санааг савлуулахыг нь л жоохон бага байлгамаар юм шиг санагддгийг надад эмэгтэй хүүхд. Тэгэхгүй бол сэтгэл санаа савлах тусам их савлах гэдэг болчт юм болов уу гэж бодсон. Тэгэхээр тэр хүүхдээ зүгээр л ярилцаал тгээ ингээ гэдэг байдлаар ярилцдаг. Хөөе тэгэж ингээч биш. Хоёлаа тгээ ингээ хоёлаа одоо аав нь тэрийг хийж миний охин тэрийг хийчихээ. Хоёлаа тэгээд газ дуусчих. Хоёлаа тэгээд дараа сайн хоол хийгээд идчих гэдэг байдлаар стрессээс хол болох хэрэгтэй. Тий, болж өгвөл тийм. Сэтгэл санааны савлах багтаа байлгуул тэр хүүхдэд сэтгэл санааг нь бага савлуулвал ер нь насан турштай гайгүй доктортой. Тэр хүүхдэд тухайн үед ямар аншин төлөвшин тэр нь цаашдаа үргэлжлэх юм болов уу гэж бодсон. Гэхдээ яг нөгөө шилжилтийн нас маань өнгөрөхөөр жоохон тайвширдаг л да. Гэхдээ тэр үед үлдсэн тийм савлуур нь жоохон толгойд нь үлчих гээд идэм болов уу гэж ойлгодог тийм. Тийм юм байна. Тийм юм байна гэж бас айгүй өөр юм байна тий. Эрэгтэй хүүхд ямар гоё энгийн юм бэ? Эрэгтэй хүүхд бол энгийн шүү дээ. Хоолын сайн өгөөд бүсэн дээр налгадаад гадаа гаргацгаа. За ээж яах вэ? Ээж бол угаасаа хэдэн настайгаас шалтгаалаад эстроген дааврыг нь тэнцвэртэй байлгана гэж байгаа. Өндөр байлгах биш. Эстроген даавар тэнцвэртэй байна гэдэг маань болохоор хэд унгаахгүй бас эстроген даавар байх хэмжээс их зэн тохиолдол байдаг. Игтэж бас болохгүй. Даавар маань эрэгтэй хүн дээр ч тэр эмэгтэй хүн дээр ч тэр тэнцвэртэй байж тэр хүн өөрөө эрүүл жирэг сэтгэн бодох чадвар сайтай олонхоо дунд гоё нийтж тэгээд хүмүүстэй гоё нээлттэй инээлсүүлж харилцдаг тий хүн харахад гэрэлтсэн царайтай. Тэгээд дээр нь өвчин зовлон тусах нь баг туссан ч гэсэн хөнгөн тусаад хурдан идэгдэг ч юм уу. Тийм байх гэдэг. Тэгэхээр дааврын хувьд бол заавалж тэрийг тэнцвэртэй байлгахын тулд бас л дасгал хөдөлгөөнөө хийн. Тэгээд бас унтах нойр чухал. Тэгээд хоол унд маань бас чухал. Эстроген даавар өсгдөг хүмүүсийн бүтээгдэхүүн байх шүү дээ. За тийм баа. Тэгээд одоо аавыг яриад тэгээд хоёлаа энийг нэг юм хэрхэн хийж байгаагаар нэг төсөөлж яриа те. Ингэчгээ тэгэл болоо гэдэг ч юм уу те. Хамгийн анхан шатны байдлаар юм ч юм уу тэгэж ярьж үзье гэж бодчих. За аав яах вэ? Аав наснаасаа шалтгаалаад эрэгтэй хүний би түрүүн тестостерон даавар гэдэг маань эндроген дааврын хамгийн хүчтэй даавар гэж ярьдаг байхгүй. Эр хүнийг яг эрч хүчтэй тийм ээ. Одоо эр хүн байлгадаг даавар гэсэн үг. Тэр маань болохоор би түрүү хэлсэн 12-аас 18 наснд маш хурцтай тесрэнгүү өсөөд 18-аас 25 хүртэл өсөж жагаад 25-аас 35 хүртэл дээр
байж хэвээр. 35-аас хоошоо жоохон багасдаг байхгүй юу. Тэгэхээр хүний амьдралын хэв маяг, хооллох, унтлах, ажил төрлийн онцлогоос шалтгаалаад энэ бас дээш хошоо болцсон байдаг л да. Ерөнхийдөө бол тийм байх ёстой. Тэгэхээр тэр хэдэн настай аав бэ? Тэгээд цусан дахь тестерийн даавар хэдтэй байна? За 38 таа гэ. 38 таа. За 38 таа жишээлбэл за би энэ жоохон тархан гэсэн сонолттой. Яг л одоо манай нийтлэг харагддаг фигүр. Тэгэхээр гадар өөх вэ, их вэ нү, дотор өөх вэ, их вэ нү гэдгээс шалтгаалаад тэр хүнд арах хэмжээ он. Гэхдээ ер нь гид сонолттой хүмүүсийн даавар жоохон унтсан байх гэдэг талтай. Тэгэхээр хөвлөгээ болж өгвөл их алдахгүй хичээх хэрэгтэй. Тэгээ хэд их турхаа бас байх димээ. Хүний биед гадар давхархан өөх дархлааг дэмжиж бодсон солилцоог турхан болоход дэм болдог. Жинхэнэ түл шүү дээ. Нөөц шүү дээ. Гадар өөх. Тэгэхээр дасгал хөдөлгөөнөө хийгээд тэр хөвлөдөө жоохон ноцолдно. Тэгээд дээр нь очиж шинжилгээ өгч цусан дах 7 хоногт үйлдвэрлэдэг тест нь хэд байна. Тэгээ эход гидсээ хөвлийг харуулчих том гидстэй бол хөвлийн дотор чинь 4 төрлийн байгаа шүү дээ, тийм ээ. Нэгд өтгөн байгаа. Хоёрд хийхээр хоригдлогдсон байд. Гуравд гэвэл өтгөн дотор эртнүүд томорцсон байдаг. Дөрөвд дотор өөх. Ийм 4 төрлийн. Аль нь их хэмжээтэй бол байх ёстой хэмжээнээс их болчоод энэ хөвлийг том болгоод байна гэдгийг мэддэг байх хэрэгтэй. Тэгээд дотор өөх цанхаагаад байна уу, зүдийгээд байна уу, бүр өөр байна шүү дээ. Хийх байвал хийгээ гадагшлуулах. Барай массажинд орд юм уу, тийм ээ? Угаас хэмжлэн зөвлөд өгч шүү дээ. Тэгэхээр эхлээд тэрийг мэддэг байж арга хэмжээ авахгүй бол шууд тул уугаал би дотор өөх миний гизэр дүүрэн бас байгаа гэлдэг. Тэнгуут баахан тул уугаачдаг. Нөгөө ходоод гизэн алаачдаг байхгүй. Тэгсэн чинь нөгөө би нэг тийм дотор өтгөн гэхээсээ илүү хийхээр онцлогдсон. Эсвэл дотор өөх ихтэй бол үгүй ш болохгүй шүү дээ. Бас би нэг судалж явж байгаа тийм задлангийн видео үзсэн. За ингээд нөгөө хүний биеийг задлаад тэгсэн юм том гидсэн дотор бол байсан зүйл нь гэх юм бол хөрхийн нөгөө хоол боловсруулах эрхтэн нь бүр зайгүй болцсон байт юм лээ. Тэ? Яг үндэ тэгэл нэг юм жижигхэн занд бус хэсэгт нь болохоор нөгөө нэг юм цулхийсэн шараа өөх байсан. Дотгошоогоо юм. Гэтэ тэр өөх нь болохоор яг юм биений одоо юм юун дээр бидний одоо махнаас иддэг өөх шиг биш нэг юм юу юм дэ нэг зунгааралцсан нэг юм нэг тийм болцсон байт юм лээ. Тэгэхээр яг үндэ цүдгэр хүн болвол эргэтэн нь баг зайтай байт юм бэл. Тий. Аргууш бусад юмнууд нь томорч байгаа нүүдэл ингэ шахаал хийж байгаа. Тэгэхээр чи нөгөө удаан хоол шингэн те ингээл бүх юмнууд болдог. За ач холбогдлуудыг бол ерөнхийдөө аягүй сайн ойлгож авлаа. Тий. За одоо бид нар оролдоод үзье. Гэр бүлээрээ хичээгээд үзье. Аав нь чи, ээж нь чи, хүүхэд нь чи те. За бид нар яг бодит нэг санхүү зарцуулмааргүй. Одоо мөнгө төгрөг нэг зарцуулмааргүй. Хэмнэлтэй байвал сайн байна. Бас цагийн хувьд ч гэсэн бас багахан байвал сайн байна. Тэгтээ эхлэмээр байна. Та тэгвэл яг юуг зөвлөх вэ? Ерөөсөө шууд эхэл. Гэртээ өнөөдрөөс хамгийн том юм чи эхлэл байхгүй юу? Одоо бүгд ярина. Эртэл хоногоос жимд явна. Дараа сараас яг эхэлнэ. Гэсэн хүмүүс зөндөө гадуур дүүрэн байдаг байхгүй. Бүх хүн л тийм. Тэгтээ тий сарын дараа асуухад нөгөө чинь дараа сард эхэлнэ л гэсэн явчихдаг байхгүй. Нөгөө сар нь хоошлогдоо л байдаг. Тэгэхээр эхлэх нь чухал. Тэгэхээр эхлээд очоод тэр жим дээр очоод дасгал хийгээд үз. Нэг жимд очоод бүртгүүлчих. Шууд жимд бүртгүүлэх үү? Тий. Одоо жишээлбэл одоо би гой би хата болъё жимд явна гэж байгаа юм бол жим дээр очоод бүртгүүлчих. Тэгээд эндорфин гэдэг бодис ялгардаг шүү дээ. Чи сонсч байсан эндорфин. Эндорфин гэдэг бодис маань болохоор дасгал хөдөлгөөн хийж явах үед ялгардаг бодис байхгүй юу? Донтуулах нь. Тий. Тэр нь маань донтуулна. Тэгтээ тэр маань болохоор монголоор өвдөлтийн даавар гэж хэлдэг. Өвдөлтийн даавар гэдэг маань одоо өстө булчин шөрмөс ингээл ажиллаал ачаал авна шүү дээ. Тэнгуут тэндээсээ кап авдаг. Тий. Тэгээ бусцаа тэр эндорфин гэдэг бодис маань цусан шахагдах үед бүр хүн өөрөө гээд ингээл бүр ингээл илүү амьсгаа авч байгаа юм шиг тийм давхар мэдрэмж авдаг даавар байхгүй юу. Та нар эндорфин гэдгийг одоо Google дээр харахад гараад ирж штэ. Эндорфин даавар маань юунаас одоо бид нарыг инээмсэглэж хүнтэй яриад инээж гаргах зах төрөл баг хэмжээний даавар ялгардаг гэдэг учраас хүмүүсийг гоё
Хүмүүс бие биентэйгээ нээлттэй ярилцаа. Хүмүүстэй гоё хэрэг хандлагатай бай. Яагаад гэвэл тэр эндорфин гэдэг дааварч ялгарч байна. Тэгжиж таны бие чинь эрүүл байдгийг. Тэгээд тэр даавар ялгарч иж одоо тэр эндорфин гэдэг боц ялгарч иж тэгээд бусад хорт хавдар ч юм уу цусны бөөмгийн өвчин, сахарын өвчнүүдийг дарангуулж идэг байх нь байна. Дасгал хөдөлгөөн хийж байгаа хүн тэр болгоныг сахартай махартай байхгүй шүү. Яагаад тэгэхээр өөрөө глюкоз дасгал дээр шатаачдаг байхгүй. За тэгэхээр гэр бүлэрээ жимд гурлаа бүртгүүлчих юм уу? Яг өөрсдийнх нь боломжоос болно тий. Заавал гэсэн юм байхгүй. Гэхдээ хөдөлгөөнтэй байх. Шийдсэн шүү дээ. Эхлэе гэд шийдсэн. Шийдсэн. Тэгээд тэр суугаа ажилтаа хүн бол шууд бүртгүүлсэн тий. Шууд бүртгүүлсэн. Тий. Тэгэхээр гэртээ угаасаа нөгөө хийж хөвшээгүй бас яхаа мэдхгүй зөв ч юм уу буруу ч юм уу бөө эргэлзээ тэгээд айгүй бол нэг үзээд хоёр үзээд тэгээд цаашаа худлаа болчихно. Тэгэхээр ямар ч байсан ажилтаагаа эсвэл гэртэйгээ ойрхон юм их зүгээр байдгийг. Гэртэйгээ ойрхон. Тий. Манай гэр 13-т ажил нь хороолд байхад зайсан чим бүртгүүлэхлээр хүн барагтаа явдаг байхгүй. Барагтаа л явахгүй. Тийм учраас ажилтаагаа ойрхон жимд бол за жим хийж жагаад жоохон мэдчихэд ажил руу орчих. Яа эртхэн очиж жим рүү орчин. Тэнгуутаа цагаа харж байжгаад ажлын цаг маань төглөө 15 минут дутуу байна. Би 5 минутанд хувцас солиод 5 минутанд хоолоод энэ хоёроор 5 минут алхаад орчин. Ажилдаа хоцрохгүй гэдэг ч юм уу. Эсвэл ажлаасаа тараад гэртээ ирэхдээ за би гэрлүүгээ орж гэрийн хувцсыг сольчоод зүгөө өрөөд жим рүү орчих. Дасгалаа хийж жаад за одоо би боллоо доо өнөөдөр хангалттай би бүтэн цаг дасгал ажиллаа шүү дээ. Гэрлүүг орж амраа ихэд гэрлүүгээ орчихсон. Зөв. Тэгэхээр хамгийн ойрхон байсан л юм. Аль нэгтэйг ойрхон байвал зүгээр. За ингээл эхлэх юм байна. Тий. Ээж, аав, хүүхэд бүгд ирэл. Сургуулийн хүүхэд бол болж өгвөл автобусанд суухгүй байж хахад сургуулийн хүүхэд маань ер нь заавч хүч юм гэхгүй сайхан алхаал кардамар дэвэл найзуудтайгаа гол найз нөхөдүүдээ маш чухал юм билээ шүү дээ хүүхдүүдэд. Тэгэхгүй ганцаард нь бол жоохон зожиг хүүхдүүд тийм тархалт их авчих гад идэх юм болов уу гэж бодсон. Яагаад тэгэхээр гадуур тий ганцаархнаа зочрол хичээл нь цаг нь хонх дардар гэдэг унгууд цүнх юмнуудаа баялаа зүгдээ өрөөд хамгийн орох автобусын бодлоос суугаад гэрийн хөвд автобусанд бууж тэгэл ороод гэрлүүг орчдөг. Тэгэл ороод хичээлээгээ сууж их цаг нанаа суугаа орчихчихсэн. Нийтж хүүхдүүд маань нэг тэгж тархалах нийт бага юм болов гэж үзсэн. Яагаад тэгэхээр манай хичээл тарлаа хэдүүлээ гараад жоохон хөлсөлтөд тоглолчих. Эсвэл хэдүүлээ нийлээд нэг бөмбөгчдөж. Тийм ээ тийм нийлээ зүггүүтэлгүй. Тэгж байгаа тэгэхээр зүггүүтэж гүөх одоо бүр юу гэдэм дээ юм нийтж олуулаа шуугилдах муугилдах гэдэг чинь бол заавал байх хэрэгтэй. Ер нь бол хараа бид нар чи хүүхд байхдаа утас гэж байдгүй байсан. Тэгэл ямар нэгэн тоглоом бол дандаа нэг бол гэрт тоглоомнууд маш хоногдмол байхгүй. Гадаа гарангууд тэр хязгааргүй. Тэгэхээр гадаа л байж. Тий, гадаа л унждаг. Тэгэл бөмбөг шидэхэр бол тэгэл гадаанаа шидэж чинь тоглож чинь тэнд октод нээлчихсэн ирзэн датчихсан ирзэн дээр үсрээд юм эсвэл газар юм дөрвөлж юм зурчаал чартаад тоглож гэж тийм тоглоод байж чинь банд нар нийлээл дугуй муугаа наад тэгэл явж чинь тий баян бүх хөдөлгөөн тийм байсан учраас тэр үеийнхэн хүүхдүүдийг арай эрүүл сарвал арай чирэг бие бэлтэртэй байсан юм болов гэж бодоод одооны хүүхдүүд бол тиймэрхүү юмнууд нэрс баг байгаад. Тэгэхээр гэрт биш гадаа тоглож нааддаг найз нөхдөөгөө буруу явахгүй болно ч дээ. Одоо ч бас харцангуй гайг баха. Гайг бах тий. Хяналт сайтай болсон. Тэгээ дээрэс нөгөө нэг илүү бас нөгөө тарих юу гэдэм бэ илүү аюуллаг болсон. Тий. Бас мэдээлэл сайтай. Одоо энэ хүн надад зөв хүн хандж гинөө энэ хүн надаас юу асуух гэдэг тэрийг дагаа явуучих. Хүүхд одоо эрс ховорцсон байхгүй. Тий. Гинэн байхаа болцсон. Тий. Одоо мэдчихэж байгаа шууд тэр үе чинь бол зүгээр хамаагүй сайн ахаа гэж тэгэл явчихдаг гэсэн. Тэр амьдралынх нь нөгөө нэг юм туулж байгаа зүйл нь илүү одоо оюунаараа тулдаг болцсон. Бие орхигд болцсон. Өмнө нь болохоор илүү биеэрээ байсан юм байна тий. Тэгэхээр одоо тийм юм байна. За саяны жишээнээр бол хүүхд нийтэж байх, бөөнөрөө шуугилдах, бөөнөрөө нэгдсэнийг хоббитэй байх, хоорондоо өрсөлдөх, ялж ялагдах тий. Энэ бол хүнийг бол цаашаа хөгжил рүү нь бол чиглүүлдэг. Тий. За ингээд ээж аав хоёр жимдээ яваад хүүхэд автобусанд суухгүй найзуудтайгаа нийлж тоглож наадаж тэгээ нэг зүгт явдаг найзууд нь нийлээл хамтаа би бинтгээ тоглож явсараад гэртээ арчдаг.
Уул нь зөв юм уу? тийм маш их юм ярьсан мөртлөө айгүй энгийн Тийм ингээ хүний амьдрал заавч тийм өөрсдөөсөө хичээж их хэмжээний мөнгө зарцуулахгүйгээр амьдарч болох боломж удаа шүү дээ. Тийм байна. За ингээд гэр бүлэрээ сайхан болох талаар ярьлаа. Тэгээ ач холбогдлын талаар ярихад бол үнэхээр юутай байна. Тэгээд бидний одоо хотын байгаа байдал яалтчгүй тий энэ ч амьдарч байгаа гэр бүлүүд хүүхдээ өсгөж байгаа энэ гэр бүлүүд тэгээ бидний нөгөө идэж хоол ундны өөр штэ мэдээж тий тэрэн дээр бол энэ эдгээр зүйлүүдийг анхаарад эхлээд шууд бүртгүүлээд эхэлчих юм бол маш гоё амьдралын чанар сайжраад айгуу гоё аз жаргал нэмэгдэх байхаа тий. За танд ярилцсанд баярлалаа. Хоёулынхаа цаг ерөнхийдөө ярилцлаа. Та нэмж хэлэх юм байна уу үзэгчтэй? За ер нь тэгэл болж игэл их холын юм бодохгүйгээр холын юм одоо за би өстө нэг газар очиж тийм хүнд юм өргөж тийг зовн мом тийм юм ойлгоц байхгүй айжчихгүй жимд очиод бүртгүүлээрээ тэр жим чинь одоо чамаас танаас илүү тарган хүмүүс зөндөө байгаа. Тэгэхээр тэрэн дотор ерөөсөө чиний тарган байх туранхаа хүнд чамаагүй хинээс ч ичих шаардлагагүй. Тэн дээр очиод та тавчтайгаач бэлтгэл хийж болно. Ховц онорны өвч гэсэн чиний юу өмсөн байгааг хэн ч анзаарахгүй. Тэгэхээр хинээс ч ичхгүйгээр эхлэх нь чухал байхгүй. Тий. Өөртөө аюу том босоо тавьчаал би өст амар гойгоор бэлтгэлийн хувцас одоо Nike-ийн ч юм уу Adidas-ийн ч юм уу хосол авч өмсөөд тийм гой пүүз авч өмсчөөд тийм авахгүй бол би жимд явахгүй гэж бодож байгаа үгүй шүү. Тавчтайг үүж ороод дээгүүрх дасгалаа хийж хөл нүцгэн зогсож байгаа дооврох дасгалаа хийж болно. Амьсдаг байж байгаа. Тэгэхээр тэрэн дээрээсөө санаа зовхон байхгүй гэж хэлмээр. Ямар ч жим болов. Тий, ямар ч жим тэр нээлттэй байх ёстой. Тэрэнд тийм ховц өмс гэсэн цензур аль ч жим тогтоодгүй шүү гэж хэлмээр. Тэгээд ямар ч байсан гэсэн хинч чамайг шоолохгүй шүү гэдгийг хэлмээр. Тэр тусмаа гоё үлээж авдаг шүү дээ. Тий, хүн энгийн байх тусмаа хүмүүстэй харилцахад нээлттэй байхгүй. За баярлалаа. Хамт байсан хүмүүстээ баярлалаа. Тэгээд бид хоёр одоо өдрийн зоог барьчаад бэлтгэл рүүгээ явнаа. Тэгээд та бүхнийг шууд эхлэрээ гэж Эрдэнэ ах холцоо үлж гин. Тэгээд подкастыг бүтэн сонссон хүмүүс бол маш их туршлага дээрээсээ хэлж байгаа 2-3 хон кунфу байлаа тий. Яг л одоо мастерын хувьд нууц кунфу гэж бол байдгүй шүү гэдэг. За. Тэгээд бас Hard Rock Coffee зүгээс бол нөгөө та орж ирэхдээ харсан бол Rock Shop гэж байгаа. Тэжээс танд дурсгалын зүйл гардуулах юм байна. Гардуулна гэдэг амар өгж байгаа шүү. Тэгээд манай энэ одоо эрүүл амьдралыг дэмжигч подкастын маань спонсор, ерөнхий спонсороор Hard Rock олон улсын одоо салбар тийм ээ сүлжээ тий. Хоолны тэр гайхалтай. Тийм ээ би тоглолтууд болдог тий. Ямар гоё газар вэ гэж бодоол ингэ тойрол хараад исэн. Хүмүүс орж ирж байх ёстой газар юм байна гэж ойлголоо. Ядаж хоолоо гартал нь тойроод энэ зургнуудыг тэрний барьж исэн гитар өөрхөн гараа үсгтэй үнэхээр гайхалтай. Яг л Aerosmith-ийн гитар яг л энд үжидэг гэж би сая гараад цоцсон ш гэсэн чи өөрийнх нь гараа үсгэж гих жишээтэй юмнуудыг ингэж өөрөө үзэнгээ хоолоо хүлээгээд одоо зүгээр энгийн ресторанд бид нар ч ороход зүгээр ингээл хараад хоёр бин рүү хардаг эсвэл цонхоор гадаа орчноо хардаг штэ тий. Тэгэхэд үгүй юм байна бас. Тойроод хараад энэ чинь ийм байна та. Бас хамт тоглолттой гэдэг. Энийг хараад дараа эрэхтэй үзчихээсэ гэж бодож орж ирэхээр газар байна шүү. Та бас гоё шавнараа гэх юм те өөр дээр нь дасгал хийдэг хүмүүсээ гоё ханг аут хийгээд ин фри тайм зарлах юм бол Hard Rock бол үргэлж нээлттэй авах болно. Тэгээд баярлалаа танд. Гоё ярилцлага боллоо. За тэгээд бас спонсорын зүгээс хэлэхэд бол Hard Rock бол зүгээр хоолны газар биш, Hard Rock бол лайфстайл шүү.